Монголын сангийн нэрийн өмнөөс үүдэн үргэлж нээлттэй үйлчлүүлэгчд нь үргэлж аз жаргалтай баяртай байх болтугай гэдэг энэ сайхан өргөөний түлхүүрийг гардуулъя. За энэ түлхүүр бол бас манай бүртгэлийн байгууллагын хөгжлийн бас нэг түлхүүр гэж ойлгож байна. Та бүхэнд баярлалаа. Манай төслийн бол он цагийн дараалал байж 2008 оны 4 дугаар үеэрл манай төслийн нэгж бол байгуулагдсан байгаа. Ерөнхийдөө бол 2009 10 дугаар онуудаа бол бид нар үндсэндээ одоо гол бичиг баримтууд, худалдаа авалтын бол удирдамжуудыг бид нар хийлээ, газрын зах зээлийн мэргэжлүүд гэдгийг бий болголоо. За төсөл бол эд төрөнгийн бүртгэл мөн газар чиглэлээрээ бас хоёр хэсгийг бол хамарсан байдгийн байгаа. 10 онд бол бид нар газар руугаа чиглэсэн олон гол худалдаа авалт төсвийг хийсэн байдаг. За энэ худалдаа авалтын нийт тоо бол нэг тэрбум орчим төгрөг байдгийн байгаа. 16 ширхэг хос долгионы GPS, 6 ширхэг хиймэл дагуулаас байрал тодорхойлох байнгын ажиллагаатай суурин станц гэдэг биелүүс бас суурилсан байгаа. За ингээд 11 он бол бүхэлдээ бидний усын бүртгэлийн ерөнхий газарт бол анхаарах он жил байлаа. Ингээд 12, 13 дугаар онуудад бид нар эд төрөнгийн эрхийн бүртгэлийн одоо тогтвортой үйл ажиллагаа хангах талын гол зөвлөмж өгөх компанийг бид нар авч ажилуулна. Мөн 53 мянган хашааны газрын өмчт бүртгэлийн ажлыг бид нар хийх юм байна. За 53 мянга гэдэг нь дээр болохоор Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Согин хархан гэсэн 3 дүүрэг болон бүсийн тулгуур 8 төв орж байгаа. Гэхдээ 53 мянган айлын хашааны газрыг өгөхийн тулд бид 90 гаруй мянган айлын хашааны газар дээр очиж бүртгэл одоо тэнд өмчлөлийн статусыг бол шалгах юм ба. Өөрөөр хэлбэл хашааны газрын хаалгыг тогшоод энэ одоо хашааны газар дээр өмчлөл явагдсан уу, хил хязгаарын зөрчил байна уу, бүртгэж авахд ямар саад учраад байгаа. Хэрвээ хоёр айлын дунд маргаан үүссэн бол тэр болгоныг одоо зохицуулах гэх мэт нэлээд одоо нийгмийн олон асуудлыг хүндсэн томоохон хэмжээний ажлыг бид 12 оны 1-р сараас эхлүүлэх гэж байна. За төслийг бол ерөнхийдөө бол ярьсан төслийн зорилгыг 12.2 сая долларын өртөгтэй төсөл юм байгаа. За эндээс бид нар 11 оны 4-р улирлын тооцоог харахад бол 13 сая долларын нийт гэрээ бид нар байгуулчихжээ. Ингээд 12 онд бол бид үлдсэн 4 сая долларыг бол бид нар гэрээ байгуулах ажил үлдлээ. За ингээ хамар хүрээнийх нь хувьд та бүхэн одоо ингээ харж болно. Улаанбаатар хотын 4 дүүрэг орно, бүсийн 8 тулгуур төвүүд ингээд орж байгаа. За газар өмчлөл бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах гэж би түрүүн хэлсэн. Ингээ газар өмчлийн чиглэлээр бол бид нар хууль эрх зүйн орчин боловсронгуй болох талаар бид нар холбогдох хууль тогтоомжууд үзэж судлаа, зөвлөмжүүдийг бид ажлын хэсгүүдэд өглөө. Яг мөн энэ үеэр бид нар бүсийн төв болон тулгуур хотуудын газрын албатуудын боловсон хүчнийг чадахыг дэвшлүүлэх талын маш олон сургалтуудыг хийлээ. Тоног төхөөрөмжүүдийг өглөө. За түрүүн би хэлжсэн 90 гаруй мянган айлын хашааны газрын наривчсан судалгаа одоо хийгдэх юм байгаа. Үүний үр дүнд за анхны бүртгэлийн хувьд бол үн тарифын засгийн газрын зүгээс хөнгөлж өгсөн гэдэг утгаараа бол 50 гаруй мянган айл дээр бид нар очиход тухайн хэмжээгээр бид нар одоо засгийн газрын зүгээс манай төслийг хэрэгжүүлэхэд маш хэмжээний дэмжлэг үзүүлж байна гэж ойлгож байна. За түрүү ярьжсэн геодезийн сүлжээг сайжруулах ажлын хүрээнд бидний хийгдсэн ажлууд энд байж байна. Байнгын ажиллагаатай суурин станцуудыг бол Улаанбаатарын 4 өөр байрал хөвчлэн одоо акцемуудын дээр одоо шилэх ухааны хүрээлэнгүүдийн дээр бол тавьсан байж байгаа. Одоо газрын албадууд хос долгионы GPS-тэй болно гэдэг маань хувийн кадастрын компаниудын одоо тэдний одоо хамааралтай ажиллах бүрэн боломжтой болсон гэсэн. Хэрвээ ямар нэгэн газар дээр маргаан гарах юм бол хяналтын эмжилт хийх боломжтой гэсэн. Бид энэ тоног төхөөрөмжөд суйрлуулад жилдээ нэг удаа заавал газрын албадуудад сургалтуудыг бас хийж байгаа. Өндөр наривчлаа бас бид нар сансрын зураг нийлүүлсэн байж байгаа. За энэ сансрын зураг нийлүүлэх ажлыг бид 13 он хүртэл хийн. Өөрөөр хэлбэл өндөр наривчлаа сансрын зураг өгснөөрөө тухайн жил хашааны газрууд гэлтгүү барилгагдсан талбай болон бүх газруудын хувьд одоо Улаанбаатар бүсийн 8 төвүүдийн хувьд тэлэг таана явагдаж байна. Хэрвээ одоо метрээс метр 1.5 метрийн наривчлалтай байгаа. Тэгэхээр одоо суналт хийгдсэн байна уу? Хууль бус суналт байна уу? Яаж нээж вэ гэдэг өөрөөр хэлбэл хот төлөвлөлтийн хувьд бол энэ нэлээд томоохон
томоохон одоо гол хэрэгсэл болох том сансын зураг байгаа. Ингээд кадастрын зураг хийх, газар зохион байгуулалтын ажил хийх, газар өмчлөл, газрын нөөц тогтоох зэрэгт бол энэ бол их ач холбогдолтой зураг байгаамаа. За түрүүний автомашины талаар ярьсан, байрнуудын талаар за энэ тавилга ярьлаа. За энэ мэдээллийн технологийн худалдаа авалтад бид нийт 4.5 сая Америк долларыг зарцуулж байгаа. За эндээс яг бодит үзэгдэх үндсэн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж 2.2 сая орчим доллар бол зарцуулагдж байгаа. За энэ манай төлөвлөгөө байж байна. За 12 онд бас нэг чухал гэрээлэгчийг бид авч ажиллуулах гэж байгаа. Энэ юу гэхээр энэ бүртгэлийн газар маань одоо орчин үеийн шилдэг том төхөөрөмжөөр одоо өвч сэнэглэлээ. Одоо тий том төхөөрөмжтэй боллоо. Үүнтэйгээ зэрэгцээд яг одоо гол бүртгэлийн газар маань эд хөрөнгийг төвлөрүүлж байгаа. Хөрөнгийг одоо төлрүүлж байгаа энэ газарт орчин үеийн эд хөрөнгийн бүртгэл ямар төвшөнд байх ёстой вэ? Байгууллага ямар чиглэлээр явах ёстой гэдэг стратегийн зөвлөгөө өгөх том гэрээлэгч компани маань орж ирэх учиртай юм байгаа. Харамсалтайгаар бид энэ гэрээлэгчийг өмнө нэг гэрээлэгч байсан тэр маань цуцлагдаад өөрөөр хэлбэл бид 12 онд дахиад эхлэх гэж байна. Гэхдээ энэ хугацааг бид одоо гэрээлэгчийг харж хүлээж суулсангүй. Энэ хугацаанд бид нар тоног төхөөрөмж худалдаа авалтуудаа хийлээ. Үндсэндээ тэр гэрээлэгч ирэхэд одоо бэлтгэлүүдийг хангасан гэж ойлгож байна. За 12 онд бол улсын бүртгэлийн ерөнхий газарт бол нэлээд их шатараасан одоо сургалтуудыг энэ гэрээлэгч компани маань хийх учиртай. Төслийн үр дүн бол яг өнөөдөр хашааны газар гэж ярьж байгаа боловч өргөн масштабаар харж үзэх юм бол энэ зөвхөн одоо хашааны газарт амьдардаг иргэд биш юунууд орон сууцнд амьдардаг хүмүүс болон байгууллагууд хүртэл одоо эд хөрөнгөө бүртгүүлэхэд маш их хэмжээний одоо төвлөрлийг цааруулах боломжтой болгож өгч байгаа. Яг тэгвэл одоо бүртгэл бол багнуур дүүрэгт одоо хийхэд бид нар байрыг засч өглөө, бүртгэлийн бүрэн тонголж өглөө. Ингээд үзэхээр бид нар зөвхөн хашааны газар гэж хязгаарлахгүйгээр эд хөрөнгө рүү ерөөсөө Монгол улсын хувьд эд хөрөнгийг орчин үеийн төвшөнд хүрэх тэр бүхэл одоо боломжоор энэ бүртгэлийн ерөнхий газартаа хамтарч ажиллаж байна. Ингээд зөвхөн төрийн ой санамжид эд хөрөнгийг бүртгэхээс илүүтэйгээр энэ эд хөрөнгө маань эдийн засгийн эргэлтэнд ордог гол одоо цуснд нь эргэлддэг тэр байхад боломж нөхцлөөр хангахын төлөө бидний 12-13 оны ажлууд болж хэлэгдэх юм байнамаа. За Монголын мягны сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл бол нийт хэрэгжүүлж байгаа 6 төсөл дундаа бол бас иргэдийн одоо газар өмчлөх эрхийг баталгаажуулах чиглэлээр бол хийгдэж байгаа чухал төслүүдийн нэг байгаа. Тэгэхээр бид нийт 17 сая доллар зарцуулж байгаа. За энэ бол ер нь эд хөрөнгийн газраа өмчлүүлэх, эд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах тэр үйлчилгээний чанарыг сайжруулъя. Хууль эрхийн орчныг сайжруулъя. Чанарыг сайжруулахын тулд бид нар энэ бизнесийн процессыг нэлээд сайн харах хэрэгтэй байгаа. Яагаад тэгэхээр энэ улсын иргэний бүртгэлч ер нь эд хөрөнгийн бүртгэл газраа өмчлүүлэх процессд бол олон шат амжилтлага ер нь жаахан үйлчлэгээний чанарын хувьд бол иргэд их гомдол гаргадаг. За тэгэхээр бид нар бол эхний ээлжинд энэ орчныг сайжруулах хэрэгтэй юм аа. Энэ барилгыг засаж өгж байгаа. За Улаанбаатар хотын төв улсын бүртгэлийн ерөнхий газрын 2 газар, за бүсийн толгуур төвийн эд хөрөнгийн бүртгэлийн газруудын бол барилгын ажлыг, заслын ажлыг энэ жил 2011 онд хийгээд дуусгаж байна. За засал хийсэн байранд бол бид нэр тоног төхөөрөмж, компьютер, тавилгыг бол бас нийлүүлж байгаа. За ингэснээрээ бол иргэд маань бол бас их тав тухтай орчинд үйлчлүүлэх ийм нөхцөлийг бүрдэж байгаа. За үүний дараа бол энэ газар өмчлөн, газрын мэдээлэл, үйл хөдлөх хөрөнгийн мэдээллийг бол нэгдсэн ийм цахим сүлжээнд оруулъя гэдэг чиглэлээр бол олон улсын зөвлөх байгууллага, за IT-ийн компаниуд хөөслөөд 2013 оны бол 9 сар гэхэд бол ер нь газрын өмчлийн мэдээлэл, эд хөрөнгийн мэдээлэл бол нэгдсэн цахим одоо сүлжээнд орох ёстой. Ингэснээрээ бол ер нь газрын талаарх мэдээлэл, одоо газар өмчлийн эрхийн шилжүүлэхтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээнүүдийн бол шат дараал нь бол багасах ёстой. За ингээд ингэсний дараа бол иргэд маань бол газраа илүү хурдан, шуурхай, чанартай орчинд ингэ шилжүүлж авах боломжтой. Тэгээ мэдээж нөгөө иргэн баян бол улс баян гэж ярьдаг. Иргэн маань өөрөө өмчтэй байж эдийн засгийн эргэлтэнд оруулж бол Монгол улс цаашдаа одоо хөгжнө. Тийм учраас Монгол улсын хөгжилд одоо хувь нэмэр оруулж байгаа бас их томоохон ач холбогдолтой төсөл юм аа. Тэгээ өнөөдөр бол бас энэ байрны нээлтийг хийж байгаараа төслийн маань бодиттой үр дүн бол гарч ирж байгаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол ихэнхдээ бэлтгэл шаттай яваад байсан. Энэ 2011 онд бол ингээд бодиттой үр дүн гараад иргэд маань ингээд за орчин маань бас их сайжирсан байна. За илүү одоо үйлчлэгээний чанар сайжирсан байна гэдэг юм. Энэ чиглэлээр бол одоо бодиттой үр дүн гарч ирж байгаа.